Ерөнхий ивент тэтгэгч Primate. Мах. Байгаль эхийн олон сая жилийн турш урлаж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг маханд дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан нь? Бүтцэн нь үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стекний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж. Өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Primate яг адилхан, гэхдээ өөр төрснийх. Бид амьтдад шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Primate. Махны хувьсгал. Орой минь үзэгчтэй. Та бүхэнд өнөөдөр малын хөлгөн ихтэй хэсгийн мах буюу ангилсан махаар хэрхэн богино хугацаанд хоол их талаар зааварчлах болно. Та бүхэн надтай хамт байгаарай. Primate махны хувьсгал. За өнөөдөр бид нэр юу хийх гэхээр татсан мах байгаа. Татсан махан дээр хажуу талд нь бид нэр өргөн гойм байна. За тэгээд улаан лойлны сүмс. За тэгээд ерөнхийдөө жоохон крем өгөөд татсан махтай юм паста байгаа. Ер нь болонез тэгээд өргөн гомтой болонез гэдээ ойлгочих хэрэгтэй. За татсан махан дээр бид нэг ойлголттой болох хэрэгтэй. Ямар учиртай вэ гэхээр мэдээж нөгөө тухайн бүтээгдэхүүнийг хөлдөгөөр авсан бол та хасах 18 эмээс тэрийн нөхцөлд хасах 18 эмд хадгална. За гисгээгч байгаа тохиолдол яг үхээр хөлдөөгчнөөс хөргүүр буюу тухайн бүтээгдэхүүнийг хасах 18 эмээс дээшгээ хөргүүрлүү 4-6 эмд 24 цагийн хугацаанд зөв гисгэх хэрэгтэй гэдэг байна. Та бүхэн энийг анхаараарай. Хэрвээ гисгээсэн тохиолдолд буцааж хөлдөөхгүй гэдгийг маш сайн анхаараарай. За үргэлжлээд бид нэр юу хийх вэ гэхээр гоймонг чанахтаа бид нэр тухайн савлгаан дээр нь өгөгдсөн минутын дагуу нэгдүгüрт нь чана. Хоёрт нь болохоор тухайн ус маань буцалдсан байх ёстой. Тэгээд өгөгдсөн яг минутын дагуу чанаад шүүгээд авчна. За хажуугаар бид нэр яг хөөр сүмсөө хийж гин. За махан доторх орох шаардлагатай бүтээгдэхүүн хийж гин. За хэрвээ та шууд маха татгахчийн үйл нэг мөсөн луу хүн сонгоно бас давхар хамт татчих болно. Тэгээд шууд хуурах одоо ажиллагаа хийчих болно. Тэгэхээр бид нэр одоо тус тусны учраас би шууд хэрчээ явчихна. За ерөнхийдөө ус буцалт хажуугаар нь хэрччихье. Гэхдээ таглаага тавиад богино хугацаанд буцалгах. За сонгоныг бид нар жижигэлж хэрчнэ. Ерөнхийдөө бол нөө татсан махан дотор хийх учраас та жижиглээ хэрччихнэ. За энэ том хэсгийн махыг болохоор бид нар сонгуулсан дайчна. Шууд хоёр төлөөр давхар ашиглачна. За нөгөө талаасаа сүмсийг шинэ улаан лойлны сүмс хийж маш богино хугацаанд. За ерөнхийдөө энэ хоол маань өөрөө нэг за максимум нэг 20 минутын дотор ер нь болчихно дөө. Гоймон болж явах хооронд л ерөнхийдөө бол болчихно. За энэ сонгоно шүү жижиглээ ирчихье. За одоо яг хөөхөр би сачи. Ус буцалсан байна. За савлгаан дээр болохоор 9 минут сон байгаа. Ерөнхийдөө 9 минут чанарчна. За гоймонг 5-ыг харьцах нэгтэй. Тэгэхээр ус нь 5, гойм 1 гэсэн хувилбар байх ёстой. Primate махны хувьсгал ямар учиртай вэ гэхээр тухайн ангилсан махнуудыг яаж богино хугацаанд хоол хийх вэ? Буюу одоо тухайн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад бид нар зориулсан хэлбэрээр хэрчээд ангилсан баг. За энийг та гэрийн нөхцөлд богино хугацаанд яаж хийх вэ? Буюу максимум
20 минутаас 30 минутын хооронд богино хугацаанд ээж хийх үг. Энэ өөрөө бидний зорж байгаа махны бясалгал. За хоёр төрлөөр ерөнхийдөө. За энийг таглалчээ. Агс таглалч. За энэ тагласан байна. За энд бид нэр юу их вэ гэхээр шууд сонгино ураад мас тосоо игээд. За тэгээд ерөнхийдөө сонгино уучна. За. Дахиад жоохон тосны минь. За. Одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр жоохон улаан лойл хэрэгтэй. За улаан лойлны нух шиг ерөнхийдөө хэдүүл ашиглачнаа гэсэн. За. Энэ болохоор пен халж ин тэ. Махаа шууч ангасан. Шорчин. За. Сонгины аг гараад ирнэ. Аг гарахаар нь яг үхээр улаан лойл. Хүд улаан лойл гэж болно. Эсвэл одоо томатны пейст лойл гэж болно. За. Шахалтан. За. Үгүй. Паста. Махны байр хоёроо сольчих. За. Одоо яг үхээр маха задлж байгаа бабагаар жоохон гэдэг. Шарна. За энэ ингээ болоод ирсэнгүүд яг үхээр болоод байлаа чинь. Хопла. Одоо яг үхээр галаа багсгана. Галаа багсгаад үлдэгдэл минутаа зөөлөн гал дээр болгочих. За. Таглалчээ. За пен халсан. Одоо яг үхээр тосоо ичнэ. Халуун тосон дээр шууд махтаасаа тавиад. За хит хийж болохгүй. Хайрс тогтоосон богино хугацаанд болоо. Яа. Богино хугацаанд хайрс тогтоон. Яа. Богино хугацаанд ингээ хайрс тогтоон ерөнхийдөө махан дээрээ та. Хайрс тогтоогоод амт оруулна. За би маха яг үгээр бас нэг юм савруу судгаад авчна. Тусдаа савнтай. Хөрзөө. За ингээд авчна. За дараагийнхаа махыг бэлдэнэ. Дахиад пен халах ёстой, маш сайн халах ёстой. Тэгээд гоё хайрс тогтоно. Заавал хайрс тогтоно. За. Тэгээд тодорхой хугацаанд халангуут нь маха ичнэ. За өндөр хүчтэй гал дээр ерөнхийдөө ингээ хайр тогтож байгаа. За одоо яг үхэхээр сонгино. Сонгино ааг нь гартал хуурна. За энэ болохоор зөөлөн гал дээр явж явах юм. Одоо яг үхэхээр хэдүүлээ шууд юу голчихна. Дуунгаа игээд жоораад 82%-ийн агуулмжтай жоох масл хийчих. За. Масл боёо зүсгийн тос хийчихнэ. Тэгээ утгаад байна. За. Мэдээж ногоо ялз болохгүй. Ялз болгож болохгүй. За. Одоо яг хөөхөр ногоо дээрээс нь чинь. Одоо жоохон розмарин тэгээд гангуй нү. Ангнаас хийчихнэ. За. Гойнорч. За. Өргөжлүүлээд хууралт явуулж байгаа хооронд яах вэ гэхээр сүмсээ блендерт нэ. За одоо яах вэ гэхээр боловсруулалтаа соусаа нэмээд сүмсээ блендерт нь за микс дээр юу анхаарах гэхээр бүгд нойлцсон байх хэвээр тэг дээрээ байх хэвээр тэгэхгүй шууд хийгээд те ямар нэгэн байдлаар дээшээ цацрах аюул байдаг учраас те цаг дуурсан баймонго шүүгээд авна авах ч явах шүүн баймонго шүүсний дараа яах вэ гэхээр за зарим хүмүүс бол оливын тос хийдэг за италичууд бол ихэнх тохиолдолд энэ тос хийдэг те за Франц галтайгаа бол яадаг гэхээр ихэнх тохиолдолд
маст хийдэг байгаа. Франц галтгаа. За би хүүд аргаар боловсруулсан тосноос жоох хийчих. Ихэд жоох амт оруулах. За. Одоо яг хөөхөр ингээд паста манд бэлэн. Ready. За мах болцсон. За сүмс ерөнхийдөө миксертэй болчлоо. А хэрвээ жоохон том ширхтэй байгаад их юм бол магадгүй 3-5 минут бол хийчихд болно. За би жоох маха аваадах гэхгүй л сүмс маань багтчих магадгүй. За 90-с нийгээд донтраагаад окей. Хойнорч чинь амсаад үзье. Жоохон давсч. Жоохон давсан. За. Паста маань ерөнхийдөө болцсон байна. 15 минут 48 секундэд хоол маань бэлэн боллоо. Болж байгаа үстэй. За. Одоо шууд тавгалт руу орчих. Тэгвэл тавгалахаас өмнө яг хөөхтэй пастагаа холж идэхгүй. Пастагаа холиод. Паста ийм тавг гэвэл гоё үү. Өстой гоё тавг ирлээ. За тавгалсаар 20 минут болчих юм шүү. За. Ингээд 20 минутанд хүний тоо зүйл хамаарна шүү дээ. 4 хүн багт бол хангалттай. Тавгалахад яах вэ гэхээр ерөнхийдөө бас тавгалтаа гоё хийчихвэл зүгээр. За. Ингээд энэ дээр нь жоох хавч аваад тавьчихдаг. Тэгээд ерөнхийдөө шууд пал гэд тавгалж болно те. Тэ бас нэг хүн нүдээр иддэг юм чи гоё тавгалж бас гоё. Хоол идэх зуршил хөдөлгөөнтэй. За одоо жоохон оливын тусгаад үгүй. Эндээс нэг аваад мэдвч байгаа. За үрдсэн. Бяслаг байд. Бяслагнаас жоохон тавиад. За. Easy going. Ерөнхийдөө бид нар ингээд нэг 19 минутанд хоол хийчихлээ. Тэгэхээр та бүхэн яг миний жорыг дагаад гэртээ их боломжтой. Орой магадгүй ядраад орцсон. 15 минутанд хангалттай хоол их боломжтой. Fresh, шин. Сайхан болсороо. Хамтрагч Kitchen Studio. Primate махны хувьсгал хэрхэн бид нар богино хугацаанд яаж хоол хийх вэ гэдгийг та бүхэн харуулсаар байна. За дараагийн болохоор юу гэхээр хэрцэн мах байна. За энэ хэрцэн махаар хэрхэн 20 минутанд хоол хийх вэ харагдгүй. Минутад явах уу? Минут арчих уу? За энийг түр байж. Энэ өөрөө богино хугацаанд болох учраас бид нар. За надад юу хэрэгтэй байгаа вэ гэхээр угаацсан төмс байна. За тэрийг яах вэ гэхээр юу вэ? Тёрхтно. За хамгийн удаан төмс байгаа нь 10 минут л болох ба. Бусдаар бол бүгд богино хугацаанд болчихно. За би төмсөө шууд одоо хальс сайн угаагаад хальстай шууд үрчиж байгаа. За Рошти буюу төмс Швейцарын Берн хотоос гаралтай төмс байгаа. Үрсэн төмстэй. Талаад шарх шүүгэнд хоёр талаас нь шараад шарх шүүгэнд хийчихсэн. Тэгээд маш богино хугацаанд болдог гэсэн. За нөгөөх нь болохоор Страганов буюу үхрийн одоо хэрцэн махаар. Ер нь бол гол махаар хийдэг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ сонголтоо Primate өөрөө махны хувьд нэг зөөлөн учраас бид нар хэрцэн махыг сонгосон байгаа. Гол махаар ч хийж болно. Шарх шүүгээ мэдээж урьдчилж хална. Шарх шүүгээ дуурж гин. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр шарх шүүгээ нээгээд хаач. За одоо яах вэ гэхээр ерөнхийдөө тёрхтсон төмс. За би нэг дахиад хэдийг тёрхтчих. Та бүхэн магадгүй те гэрд одоо хэдүүлээ байгаа шалтгаалаад нэг хүн байгаа мó хоёр хүн байгаа мó шалтгаалаад 2-3 төмс 4 ширхэг төмс
ямар одоо хэмжээтэй төмсөр шалтгаалаад хёркчин гэсэн. За хёркны нөгөө юу нь болохоор жоох юм бүдүүн хэсгийг байлж байгаа. Хэрчлэлтэнтэй. За төмс маань ерөнхийдөө бэлэн болцсон. Одоо би яг үхээр тосоо хийчих. За Teflon ийм пэний ерөнхийдөө бол одоо Primate махны хувьсгал тос баг хэрэгэлдэг байна. За одоо би яг үхээр тодорхой хэмжээгээр жоохон давсалж нэг хэрэггүй юмсан. Жоохон давсалж. За. За одоо. За. Жоохон сэксрээд жоохон росмарин хийгдэж байна. Жугаар нь. За унгам торог. За. Давс ерөнхийдөө болчихчих. Шаардлага юм. За, одоо яг үхээр жоохон голлуулаад ингээд жоохон барьцлууд. Ягаад тэгэхээр төмс өөрөө цардуулын агуулмжтай байгаа. Тэгээд цардуул ингээ хоорондоо болоод ингээ барьцлж эхэлж байна. За энэ үед яг үхээр нэгдэж масла хийн. Масл бол хамгийн чухал. Энийг хайлтал бид нэр хүлээн дээдлийнхин. За доороос нь болохоор бид нэр гурван талаас нь масл өгөөд. Сүү. За, шаргшууга 200 м дурч халсан байгаа. За, хажуугаар нь биднэрт юу байгаа гэхээр цагаан мөг байгаа, хоёр төрлийн амтд чинжүү байна, сонгон байна, корнишон буюу одоо даршилсан жижиг юм өргөс тэмх байгаа. За, тэгээд биднэрт нэг юм демиглас буюу найруулсан улаан даршилсан сүмс, тэгээд крем. Ингээд маш богиноцсон болно. За, ерөнхийдөө эргүүлэх болж. За, эргүүлэхээр яг хөөр ийм харагдаж та. За, ийм болонгууд яг хөөр жинхэнэ масла тавиад шарх шүүг байна. 5 минут. За өргөжлүүлээд ерөнхийдөө биднэрт хамгийн түрүүнд эхлээд мөөгөө хуурна. За мөөгөө нэг айл дугаач идэх үү. За халжиг. Мөөгөө болохоор яг үхээр махтайгаа адилхан юм савхан эрсэлтэй ирчих чинь. Цагаан мөөгөө, шампиньон. За энэ өрн нь бол хангалттай баха. За тэгээд нэг жоох яган сөнгийн ич. Яган сөнгийн бидэрт гэдэг. За өөрөөр татчих. Тосоо энэ. Эхлээд мөөгөө урна. Жоох өнгө оруулна. За хажуугаар нь яг үгээр надад жоохон шар чинжүү ирэхтэй. Ногоошиг адилхан савхан ирчээд өгнө. Тэгээд жоохон хуураад өгье. Өнгө оруулаа те. Гоё нүсч. За одоо яг үгээр жоохон улаан шинжүүнээс дахиад нэмээд өгье. Зак. За. За одоо яг үгээр сонгоны нүч. За. Сонгоно нэмээд жоохон тос. Тосноосоо игээд. Мөөг өөрөө жоохон тодорхой хэмжээгээр уудаг. За одоо яг үгээр ногоо игээд. Бид нэр хүнсний ногоог заавал ялз болгох шаардлагагүй, өрөн болгох шаардлагагүй, 80% болцтой идэхэд хангалттай байдаг. За одоо хажуугаар нь бид нэр юу өгөх гэхээр махаа гаргаад ич. Жоохон хатах маягаар болоод шархад заавал бид нар хатаацсан байх ёстой. Тодорхой хэмжээгээр. Хатах юм бол илүү одоо шарханд гоё болж эхэлдэг те. За хайрс тогтно гэсэн үг. Хэрвээ хуурай мах байх юм бол хэдэн минут болж байна? Окей. За одоо ногоогоо түр авчихна. Одоо энэ ингээ болцсон ногоо. За одоо яг үхэхээр махаа хуурна. Жохон хатаач махны амтлагчнаас жоохон найруулсан амтлагчнаас цацаад хит хэрэггүй. Яа зөвхөн дахиад соус холих учраас те. За пен халсан. Пен халсан дээр бид нэр юу их өгөхээр мэдээж тосоо хийж өгнө. За тосоо хийгээд махаа ич. За. Оп. Ой, за. За махаа ич. Маш богино хугацаанд болцсон. Энэ ингээ хажууд чинь авчихна. Одоо яг үгүй ногоо ийн. Үлдэгдэл талуунаар нь хоолыг хий. Ялт болохгүй. Буюу одоо энэ махыг бүр ингээ 100% болохгүй. За, төмс болцсон. Төмс авчи. Төмс маань болсон бидэн. Энийг за одоо биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр за найруулсан та бүхэн жорын дагуу найруулсан домик класс буюу
хуурай юм одоо юу гэдэг? Удаан дарсны сүмс гэдэг. Тэрнээс жоох ийгээд. Тэгээд 35% та whipping cream. Хэлээ. Ерөнхийдөө болцсон. Ажил шаав. Хэд буцлахгүй. Хэд буцлах юм бол мах аргу болчихно. Одоо надад юу хэрэгтэй гэхээр корнишон. Жохон корнишон ирчээд тавьчих. За энийг хайрлан тавг маань халуун учраас барьчихгүй. Болгоомжтой байхгүй бол. За. Рэшти. Одоо биднэрт нь хажууд нь юу вэ? Строганов. Beef строганов. Бэлэн боллоо. За. Жоо ногоо юм хэрэгтэй те. Sage. Sage маханд яг гоё таардаг. Шууд холиод итгэдэг. Гоё амттай байх болно. 15 минутанд Рэшти болон строганов. Маш богино хугацаанд. Энэ бол Primate махны хувьсгал. Сайхан боллоо. Ерөнхий ивент тэтгэгч Primate. Kitchen Studio давтаа морил мэргэжлийн галтгоонд мэргэжлийн тогож хоол их гоё. Мэдээж Primate махны хувьсгал ба. За бид нар өнөөдөр задлаад үзье. Ерөнхийдөө хэрцэн мах байгаа. Тэгээ хэрцэн махаар бид нар юу хийж байгаа гэхээр шанцтай. За яг хөө гэрийн нөхцөлд бол нэг жоохон ажиллагаад байна. Гэтэ амралтын өдөр бол та бүхэн гэр бүлийнхаа хүмүүстэй, шүлтэй хоол хийхэд тохиромжтой хоолыг та бүхэн зааж өгч байна. За тэгэхээр яг үхээр бид нарт нэг юм ороосон юм зорсон мах байгаа тий. За энэ зорсон махнаас надад хэрэгтэй. Ийм гоё мах байна тий. За энэ махыг бид нэр яг үхээр хоёр төрлөөр боловсруулсан. За нэг нь болохоор шанслаад, ороогоод, шараа тэгээ соуслал гэсэн. Энэ хэрчилтүүд бас гоё ирсэн байна өө. Гоё байна. Fresh мах. За надад 4 шиг дах хангалттай лөө. За би 4 шигээр ерөнхийдөө олоо ич. Тэгээ яаж вэ гэдгийг та бүхэнд харуулъя. За надад юу хэрэгтэй байгаа гэхээр за махаа би ингээд хэвтүүлчихэд одоо ингэж байршуулад ийм хатаасан мах хэрэгтэй болно. Тэгээ хатаасан махаа яг хөөр би ингээд махан дээрээ голтон байршуулчих. За шанзанд юу хэрэгтэй вэ гэхээр надад нэг ийм бяцлаг хэрэгтэй. За Philadelphia байж болно. За эсвэл одоо crème fraîche байж болно. Эсвэл mascarpone байж болно. Боломжтой гэсэн. За дахиад ийм өрсөн бяцлаг надад жоох хэрэгтэй. Тэгээ жоохон хатаас нь талах. За тэгээд юу гэхээр жоохон крем хийчихнэ. Жоохон шингэлээд игээ. За дотор нь жоохон юу инэ. Ногоо игээд игээ. Ногооноос ерөнхийдөө луван тэгээд луван сонгоо хэрэгтэй. За бол жоохон сонгоо ирчиж. Нэг хэрэггүй. Амтгтахтууд ил байх болно. Voilà. За хамгийн жижигхэн хөлбөрөөр их чинь те. Тэгээд сайтар утгаад өгнө. За энд бол мэдээж тодорхой хэмжээний юу хэрэг байхгүй. Үлдэхлээ. Бид нарт тийм ямар нэгэн нэмэлт давс хэрэг байхгүй. Ягаад тэгэхээр энэ өөрөө маш давсрахаг учраас бид нар нэмэлт давс хийж болохгүй. За сайтар утгаад өгнө. За. Утгаад махныхаа гол хэсэг жоохон ашиглаж зүгээр. Нэг их бас хэрэггүй. Яг тэгэхээр ороох учраас тэ энийг. Ороогоод дараад нь яг вэ гэхээр эргүүлнэ.
За одоо надад юу хэрэгтэй? Шпахтл хэрэгтэй. За ерөнхийдөө би шпахтлаараа тэгшлээд үгүй ингээд. За хит их бас хийж болохгүй. Жохон мэдрэмжтэй хийчихвэл зүгээр болсон дөө. За. За одоо надад юу хэрэгтэй вэ гэхээр татсан мах хэрэгтэй. За би бэлээ өмсчээ. Яа тэгэхээр заавал гар хөрж учраас тодорхой хэмжээ жоохон бэлээ авч. За бид нар яах ёстой вэ гэхээр жоохон инхээр нэг хөш. За нэг хурууны үедээ дүүцэх хэмжээтэй. За боли жоохон багтах юм шиг. За нэг 2 иймэрхүү хэлбэртэй энэ нийт 10 грамм ч юм уу те. Баримжаагаар. За ганцлаад өгнө. Амтлахгүй. Яагаад тэгэхээр энэ дахиад өөрөө сүмстэй байгаа. Тэгээ сүмс нь магадгүй жоохон давслаг учраас бас махандаа тааруулсан. За үнэхээр та давслах шаардлагатай бол нэмэлтээр зүгээр юм 70 давс хэрэглүүл зүгээр. Яг хоолндоо бол хийхдээ тодорхой хэмжээгээр бага давс хийж явах бол маш олон төрлийн ингредиенс нь буюу одоо энэ бүтээгдэхүүн нэмэгдэх тусмаа ер нь бол хоол шорууг болох аюултай байдаг те. Тэгэхээр яах вэ гэхээр ингээд бэлэн болгочихно. За. За надад нэг шор байгаа. За би юу ич? Одоо яах вэ гэхээр ерөөсөө ороо. Эхлээд дараад хажуучна. Даржгаад тэгээд ороочно. 1 2 За ингээд ороогоод яах вэ гэхээр нөгөө шороороо ингээд шорлчих юм. За ингээд бэлэн болж байгаа шүү дээ. За дараагийнх нь ороолоо эргүүллээ. Хажуу талаас нь жоохон аваад ороч. So voilà. So за одоо ингээд шорлцсон шор маань бэлэн. За мах маань ингээд бэлэн болж байгаа. Мах ингээд бэлэн, шархад бэлэн. Одоо биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр жоохон сонгон, луун, улаан луйлны нугш. За согноо шууд ирчихнэ. Хариулаа халаач. За энэ явцд яах вэ гэхээр бид нар согноо жижиглээ ирчихнэ. За жоохон луунгаас хийчихээс. За одоо яах вэ гэхээр саалгаад махашаар шарахтаа хэдүүлээ давслахгүй хамгийн өвчтэй гал дээр. За одоо надад чинь энэ болцсон parsley шаруулнаас жоох хийч. Ногоолноос жоох хийч. Ахуулаа гээд. За халж чинь. За одоо яах вэ гэхээр махаагүй шарчна. За. Одоо яах вэ гэхээр махаа эргүүлчихэ. Эргүүлээд так. Махаа эргүүлээд түр авчихна. Түр аваад ирсэн согноо орно. За биднэрт улаан дарс хэрэгтэй. Жоохон крем хэрэгтэй. Тэгээд найруулсан домиглас биднэрт гэсэн. Одоо яг хөөр ногоо нэмнэ. Жоохон улаан дарс нэмнэ.
Ландерс хийгээд цэсний дараа яах вэ? Дэмик класснаас хийчих. Маха буцаая. Зак. Зак. Жох дарсгаж. За одоо ингээд зөөлөн гал дээр 10 минут. Ингээд болоо. Хамтрагч Kitchen Studio. За мах маань ерөнхийдөө бараг бэлэн болж байна те. Харж байгаа бол. За дараад үзэх юм бол ер нь хатуу байх юм бол well done буюу 73 ms дэше болсон гэсэн үг. Тэгэхээр одоо би унтрачи үлдэгдэл халуундаа жоохон явуулчих. За одоо бид нэр хажуугаар нь ер нь бол нэг улирлын дулааны улирал эхэлж байгаа учраас бид нэр жоохон тодорхой хэмжээний нүүрс усаа багасгаад илүү ногоо идэ те. За ингээд жишээлбэл ийм шин ургацсан ийм юу байна? Бууцаа байна те. Бууцааны салат хийж идүүлээ. Тэгээ бууцааны салаатаа хийхдээ бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр жоохон бууцаа. За тэгээд өмнө нь би хийсэн хамтдаа хийсэн те нэг ийм сүмс байгаа те. Салаатны сүмс. Тэрийг ашиглаж болно. За сүмсэн дотор болохоор нэг юу байгаа те. Хүүтэ аргаар боловсруулсан. Оливын тос. За тэгээд цагаан цуу гэж. За тэгээд ямар нэгэн одоо жимсний пюре буюу нугш хэлбэрээр те. Хоол маань ерөнхийдөө болж байна. Тэгэхээр одоо тавглалт руугаар идүүлээ. Энэ нь бол бууцаагаа ерөнхийдөө бид нэр амны хэмжээтэй энэ мини бууцаанууд болохоор ерөнхийдөө болж байна дөө. Бага жимсээр чимэглээд явчих ерөнхийдөө бол жоохон анар дээрсэн тавьчих. За. Тэгээд нахаа жоохон тийм. Наханы төрлийн. За нахаа бас өөрийн гэсэн өвөрмөц хамтдаа дээрэс нь өөр гэсэн юм төрлүүд байдаг учраас нахаа хаяа идчихвэл бас зүгээр. Тэгээд яах вэ гэхээр одоо нэр өөрчилж бэлдсэн. Сүмс асууч нэсв тий. За. Ингээд салаад бэлэн. Ингээд маш богино хугацаанд болно гэсэн үг тий. За ингээд салаад бэлэн болчоор нэг одоо юу гэдэг вэ? Тэндээс шороо авна. Зочрстай. Цэг. Хөп. За. За. Махман бэлэн болж байна. Одоо энийг бидүүлээ нэг жоохон ногоо өгч. Энд дээр бид нар жоохон росмарин тавьчих. За, та бүхэнд өнөөдөр малын хөдөлгөөн их хэсгийн буюу ангилсан махны 3 төрлөөр хоол их аргыг зааж өглөө. За, ерөнхийдөө бол бид нэр богино хугацаанд буюу 15-30 минутын дотор маш богино хугацаанд хоол хийхийг та бүхэн харлаа. За, дацсан мах, хэрцэн мах, болон зорсон мах гэсэн 3 төрлөөр бид нэр гардорх материалаар богино хугацаанд хийж үзүүллээ. Бидний эзэн зүйлс тодорхой хугацааны дараа бие организмын эдис болж хувирдаг. Эрүүл мэндийг эрүүл гал тогооноос Primate махны өвсгөл